За бид иргэний нисхийн үндэсний төв рүү явчих. За иргэний нисхийн үндэсний төв бол одоо Монголын агаар мандал дээгүүр явж байгаа олон улсын болон дотоодын нислэгүүд аюулгүй ажиллагааны заавар чиглэл өгдөг бас үйлчлэгөө үзүүлдэг ийм төрөмжлөлт компани байна. За энэ байгууллага бол одоо 2026 онд олон улсын иргэний нисхийн байгууллагын аудитын шалгалтанд орно. За энэ шалгалтанд Монгол улс одоо бэлэн байгаа юу гэдгийг одоо бид нүдээр харах гэж байна. Тэгэхээр ийм тулгарсан цаг мөчид одоо ирсэн байгаа. Хэр бэлэн байна вэ гэдгийг одоо энэ удаагийн тусгай сурвалжлагаараа бид үзүүлнэ. За иргэний нисхийн үндэсний төв дээр үргэлж ирээд байна. Сайн байна уу? За эх онд одоо манай том олон улсын шалгалт орох юм байна. За энэ шалгалтандаа манай нисхийн байгууллагууд хэр бэлтгэлтэй бол. За тэгэхээр тий 2026 оны 4 сард олон улсын иргэний нисхийн байгууллагаас иргэний нисхийн Монгол улсын иргэний салбарыг ирж шалгана. За үүнд иргэний нисхийн газар, за бусад иргэний нисхийн үйл ажиллагааны байгууллага хамрагдах юм байна. Яг ямар одоо эрсдэл тулах вэ гэдгийг та. За ямар эрсдэл тулгавал өнөөдрийн байдлаар бид бас шалгалтанд орнол бид Монгол улс руу одоо нисэн ирэх одоо агаарын хөлүүд байхгүй болно гэсэн үг гэж ойлгож болно. Тэнгэр дээгүүр онгоц нисэхгүй гэсэн. За нэр нь нисэхгүй гэж ойлгож байна. Монгол улсын үндэсний агаарын тээвэрж Мят компани жишээ нь одоо бас хүнд байдалд орно. Яагаад гэвэл за бид өнөөдөр олон улс нэлээдгүй нислэг хийдэг. Монголын одоо Мят компани, Хүннүү компани, Арай Монголын эдгээр нислэгүүдээр бас хязгаарлагдал байдалд орж эхэлнэ. Нислэг үйлдвэрлэхгүй байх хэмжээнд хүрч магадaltaй учраас энэ бол үндэсний аюулгүй байдал гэх юм одоо агаарын орон зайд бол маш хүндрэлтэй болно л гэсэн. Тэр олон улсын одоо иргэний нисхийн байгууллага энэ болохоор нүүбийн төрөлцсөн байгууллага юм шиг байна тий. Манад ер нь ямар шаардлага тавьдээ одоо. За манад бол энэ Монгол улсын иргэний агаарын салбарт за олон улсын хин хэмжээний стандарт дүрм журмын дагуу үйл ажиллагааг явуулж гинүү гэдгийг шаардлага тавьдаг. Энийн цаад утга нь нислэгийн аюулгүй байдал хангагдаж гинүү. Агаарын үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага нь үйл ажиллагааны хувьд аюулгүй байдал хангаж чадж гинүү. Агаарын орон зай зөв менежмент явуулж чадж гинүү. Мэргэжлийн боловсруучныг бэлдэж чадж гинүү. Тэдгээр хөрөнгө мөнгөө зарцуулж чадж гинүү. Тоног төхөөрөмжөд хөрөнгө оруулж чадж гинүү. Аюулгүй байдлыг хэр зэрэг хангаж байгаа юм. Агаарын хөлөх хоорондын зайцлыг бариулж чадж гинүү. Аюулгүй байдал хангаж чадж гинүү гэсэн бүх стандарт нормтойг л шалгах гэсэн үг. Нэг өртсөн шалгалт одоо иргэний нисхийн ерхий газарт орсон гэж байна. Намар тий. Тэрэн дээр ер нь бол нэг юм өртсөн байдлаар нь таарахгүй байх шүү. Та нэг санал өгсөн. Сая бол маш их зөвлөмжөд өгчөөд явсан. За ерөнхийдөө өнөөдрийн байдлаар та нар хэлбэл ингээд бэлэн биш байх шүү. Энэ зүйлт заалтууд дээр одоо анхаараа гэж илтгэлт норсон байгаа. За тэгвэл одоо 26 онд одоо тэр нэг шалгалт бол одоо манай улсыг тэр нислэгийн хар саарл жагсаалтанд оруулах уугүй юу гэдэг одоо шийдсэн. Бид бол өнөөдрийн хэмжээндээ бол үйл ажиллагаагаа одоо ангаад явуулж байгаа. Гэхдээ өнөөдөр ихтэл бид одоо иргэний нисхийн агаарын 10 цаг хянаж байгаа иргэний нисхийн одоо үндэсний төв болон нислэг үйлдвэрлэлийн одоо нислэг үйлдвэрлэлийн төв маань ганцхан Улаанбаатар хотоос удирддаг. За бид зайлшгүй 2 дахь төв одоо шаардлагатай нислэг хөдөлгөөний удирдлага төв маань 2 дахь төв байдаг нь аюулгүй байдлыг сайжруулж байгаа. За хоёр талын төвтэй болно бол найдвартай болно гэсэн үг, хоёр талын одоо нөөцтэй болно гэсэн үг. Үүнийг дагаад боловсруучны хэрэгтэй тоног төвөж хэрэгтэй. Энэ найдварт үйл ажиллагааг хангахад бид нар хөрөнгөний асуудал заашгүй шаардлагатай болж байна. За ингээд ковид гэдэг нэг хамгийн маац тий. Дараа нь ингээд дай ингээд. Тэгээ тоног төхөөрөмжөө ер нь хэдэн жил шинжилж чаддаг. Яг гол юм бол бид нар сүүлийн 5-6 жил идэвхтэйгээр шинжлэх гэж оролцсон боловч мөнгө санхүүгийн хүндрэлээс болоо шинжилж чадаагүй. Одоо 5 жил ингээд хөөцөлж байна шүү дээ хөрөнгө оруулалтыг. Тэгэхээр тодорхой тоол гарсан байх тийм хэдэн төгрөг хэрэгтэй. Тий, одоо жишээ нь бид нар энэ жил ихэд одоо бид нар 100 тэрбум төгрөгийн шаардлагатай байгаа. За ямар асуудал тэгэхээр нислэг үйлдвэрлэлийн төвөө шинжлэх хэрэгтэй тоног төхөөрөмж. За онгоцыг харж удирдах гэхдээ арайд бол локаторыг шинжлэх хэрэгтэй. Энэ бол 2008 онд тавигдсан төхөөрөмж. Автоматжуулалтын систем гэдэг нислэг хөдөлгөөний үйлчлэгийг хэрэгэлдэг нислэгийн удирдагч агаарын хөлгүүдийг харж удирдах хамгийн гол систем нь маш хуучирсан. За энд бид нар бас тоног төхөөрөмж шинжлэх хэрэгтэй. Тий, одоо та бүхэн харах бах тэр програм хангуулж одоо хаардвар юу техник хэрэгслэн шинжлэх шаардлагатай. Мөнгө тэр арайд бол локатор буюу онгоцыг хардаг төхөөрөмжүүд маань бас
одоо онгод ажил болсон учраас шинжлэх зайлшгүй шаардлагатай. Бид энэ цаашдаа одоо нислэг удирдлага 2 дахь туршилтанд орох тохиолдолд одоо 50-аас 80 нислэг удирдагч бэлдэх шаардлагатай. Энэ бол маш их хугацаа шаарддаг. Нэг нислэг удирдагч 3 жилийн дотор яг бие дааж гарах шаардлагатай болдог. Мөн тоног төрөмж хавлсан агаар навигацийн инженер хэрэглэгчтэй бид бас 50-аас 60 хүн шаардлагатай байгаа. Энэ гэдгээр хүмүүг аваад бас л 1-3 жилийн дотор одоо бэлдэж авах шаардлагатай болдог. За энэ агаарын орон зайг өнөөдөр бидний 220-аас 250 нислэг удирд одоо дамжин өнгөрч манай улсыг. За манай улсад уг нь 500 байсан гэж. 500 2019 онд бид дээд хэмжээний өдөрт 500 нислэг өнгөрөөжсэн. Дамжин өнгөрөөжсэн. За өдөрт бол 100 гаруй нислэг бол олон улсын Чингис хааны сонгосны бодол, буян тооны сонгосны бодол өөж хөрсөж байгаа. За энтэйг нийлээд бид нэг өдөрт 300-аад нислэгэд аюулгүй байдлаа хангаж үйлчилж байна. За мөн одоо бас энэ олон улсын нислэгээс гадна орон нутгийн нислэгүүдэд одоо бид нараас үйлчилдэг. За сүүлийн үед одоо ерөнхий зориулт жижиг аврын агаарын хөлгүүд Монголд маш их орж иж байгаа. За тэдний эрх зүйн орчинг бас дүрм журм шинжлэгдэж бид бас аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээд ингээд үйл ажиллагаа тасралтгүй 24 цагаар явуулж байгаа. За бид өнөөдөр Хятад ард тусдаа 6 агаарын хаалгатай, Оросын холбоо тусдаа 10 агаарын хаалгатай үйл ажиллагааг явуулж байгаа. За мөн Монгол улсын агаарын орон зай дээгүүр Хятад ард улсын дотоодын нислэгүүд хүртэл дамжин өнгөрдөг. Одоо полхоо цэг саруу цэгээр орж нислэг үлддэг. За бид бас эх хичээлүүдэд энэ агаарын орон зайгаар нислэг нэмэгдэх тал дээр одоо тасралтгүй одоо олон улсын байгууллагууд Хятад ард улс, Оросын холбооны улстайгаа хамтарч ажиллаж байна. Дараа жил өнөөдөр жилийнхээ бодвол бид бас нэг 10% өсөлтөөр нислэг нэмэгдэх нэ гэж одоо ойлгож байна. Бид бол төлөвлөлтөндөө оруулаад явж байгаа. Агаарын орон зайг одоо харин энэ аюулгүй байдлыг хангах шаардлагатай тоног төхөөрөмж бидэрт байгаад байгаа. Энэ тоног төхөөрөмж бол нэгэн одоо мөнгө төгрөг шаардсан, хөрөнгө шаардсан. Эдгээр тэр агаарын навигаци үйлчлэх үзүүлсэн хураамжийг л зарцуулах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Жилд одоо хичнээн төгрөг болж байна. Одоо навигаци үйлчлэх юм. Зүгээр жилдээ хураамжаар одоогийн байдлаар бид нэг 300 тэрбум төгрөг одоо агаарын навигаци үйлчлэхээс хураамж авч байгаа. Энэ хураамжийг нөгөө аюулгүй байдал зарцуулах хэрэгтэй гэдэг хураамжийг бол 300 тэрбум. Тий, 300 тэрбум. За эргээд энийг нөгөө улс одоо 80 тэрбумыг авчиж байгаа. За хэдэн төгрөг. За тэгээд үйлчлэл бид нар одоо тэр тоног төхөөрөмж, ажилчдын цалин гэж л өгөхөөр бид нарт одоо бас хангалттай болчиход байгаа байхгүй. Тоног төхөөрөмжөө нэмээд аюулгүй байдлыг сайжруулах юм бол олон улсын агаарын хэрэглэгч нар ухаан чинь одоо энэ замаар чинь нислэг нэмье гэж. Одоо Орос Украины байнаас үл хамаарсан. Хуулийн итгэх гээд юм. Тий. Дээр нь бид бас 2 дахь агаар нислэг хөдөлгөөнийг сайн шин дотор одоо байгуулахаар одоо альчилж байна. Ингээд ирэх юм бол олон улсын агаарын хэрэглэгч нар итгэл нь сайжирч, аюулгүй байдал сайжирч учраас тэд нислэгийнхаа тоог нэг бол бид өнөөдрийн хувьд 6-700 онгоц өдөрт зэрэг орж ирээд өөрчлөлт манайх хангалттай боломжтой гэж ойлгож байна. Ер нь манай зорилт хэдий. Зорилт бид нар асууд бид нэг 1000 онгоц өдөрт тавих зорилттой. Бид нар 2030 онд бол ер нь бол тоног төхөөрөмжөө сайжруулад сургуультаа хөрөнгө оруулалтаа сайжруулсан цагт бид нар бол 1000-аар тогтохгүй онгоцыг бид нар хүлээж авах чадамжтай боломжтой гэж үзэж байна. Тийм учраас хоёр зүйл хэрэгтэй. Өнөөдөр байгаа төвөө шинжлэх хэрэгтэй, тоног төхөөрөмжтэй, хуучин төхөөрөмжтэй шинжлэх шаардлагатай болж байгаа. Тийм учраас агаарын навигаци үйлчлүүлсэн хураамжийн биднэрт одоо бас ахиухан хэмжээнд буцаж олгооч. За энэнгүүгээр бол олон улсын аудит шалгалт яагаад та нар санхүүжилтээ өөртөө зарцуулаагүй бэ? Одоо экологийн документ, I1 савсралтуудад дааж гисэн байгаа. За энэ дээр нь энийг одоо бас яг амьдрал дээр газар дээр биелж гинүү гэдгийг шалгана. Жишээ нь агаарын навигаци үйлчлүүлсэн хураамжийг тэр үйлчлэг үзүүлж байгаа боловсон хүчиндээ зарцуулсан байна уу? Сургалтанд зарцуулсан байна уу? Хөрөнгө оруулалт хийж аюулгүй байдал зарцуулагдсан байна уу гэдгийг энэ шалгалтаас давхар шалгах учраас бид энэ одоо үндсэндээ төсөл төвлөрүүлдэг гэвэл бас олон улсын байгууллага жоохон юм гайх үл ойлгох байдал үүсэж байгаа. Зүгээр манай дотоод асуудал шүү. Авшиш. Ерөнхийдөө бол би түрүү хэлсэн экологийн 193 гишүүн орнууд хоорондоо хэлсэн тохирогч улс гэж нэрлэдэг юм. За тэр энэ дэр юу гэж байдаг вэхээр экологийн олон улсын Чикаго конвенц дээр хэлсэн тохирогч улсын аливаа агаарын хөлөг түүний нутаг дэвсгэрт байгаа хүн эд хөрөнгийн зөвхөн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, нэвтрэх, гарах эрхийн хувьд ямар нэгэн хураамж төлбөр ноогдуулахгүй боловч агаарын навигаци үйлчлэх үзэл хураамж авна гэж. Энэ юу гэхээр энэ агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангаж үйлчлэх үзүүлсэн учраас тэр үйлчлэгийн хураамжийг авна. Энэ хураамжийг эргээд аюулгүй байдалд зарцуулах гэсэн одоо конвенцийн бүр үг өгүүлбэр байгаа байхгүй юу?
За ингээд иргэний нисхийн үндэсний төвийн албаны машинаар бид нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв рүү хөдлөлөө. 1998 онд Америкийн төслөөр барьсан тус төвийн барилга буян тухайн нисэх буудлын хамгаалтын бүсэд байрладаг юм байна. Монгол Улсын агаарын замаар зорчиж байгаа бүх агаарын хөлгийг удирддаг онцгой байгууламж учраас орж гарсан хүмүүсийг хүний өөрийнхөө машин хэрэгтэн шалгадаг. За яагаад гэвэл улсын хэмжээнд байгаа ганцхан төв нь. Бидний тус төв рүү нэвтэрсний дараа бол баяр тогтох дарга байгууллагынхаа энэ бэрхшээл зовлон сорилтыг нэгэнгүй ярьж гисэн. Нислэг хөдөлгөөнийг удирдах түн маань 1998 онд ашиглалтанд орсон. Тэгээд агаарын навигацийг хөгжүүлэх гээд Америкийн Raytheon компани төслөөр лампын технологиос микросхем компьютерийн удирдлагын юм орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногж ашиглалтанд оруулсан. Үе шаттай сайжруулсаар хагаад 2008 онд бид нар энэ ажиглалтын үйлчилгээг нислэг хөдөлгөөний удирдлагад бол ашиглаж эхэлсэн байна. Одоогоос 17 жилийн өмнө. Үйлдвэрлэгч нэгэнт хамгийн максимум хугацаа нь 10-аас 15 жил гээд төхөөрөмж үрдээр янз бүрийн асуулттай. Тэгээд дээр нь сэлбэг хангахдаггүй бол нислэг аюулыг хангахдаггүй л гэсэн. Тэгэхээр одоо энэ технологийн ирнээс хойш ахад 2-3 генерашны техник технологийн шинжилгээүүд дэлхийд гарцсан байна. Тэгэхээр нэгт норм нь бол бас тулж байна. Хоёр сэлбэггүй болж байна. Энэ чинь нислэгийн аюулгүйд иргэн нөлөөлөх гол чухал хоёр хүчин зүйл ахгүй төлөхөө үйлж гин гэсэн үг байна. Тий. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжүүд насжилт тоног төхөөрөмжийн сэлбэгнээс болоод унтрах юм бол буцаад энэ дээр ирүү илэг очиж шүү дээ. Тэгэхээр энийг цагаалтахгүй шинжилээд найдвартай ажиллагаагаа хангахын тулд дараач 2 дахь 3 дахь бүсийн төвүүдийг ашиглалтанд оруулаад агаарын навигацийн хурамжаа яг энэ ажилтнууд тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөц, нислэгийн аюулгүй байдалтай их зарцуулах шаардлагатай. Манай агаарын навигацийн үйлчилгээний ганц үндсөөрн капитал хүн шүү дээ. Төхөөрөмжийг бол авчиж болно. Мөнгө байгаа төхөөрөмж авах маргааш хүн байхгүй. 2-3 жил үлдээж энэ хүн гэдэг капитал гарч ирнэ. Тэгэхээр энд хөрөнгө оруулалт маш шаардлагатай. Одоо 20 нислэгийн удирдагч Тайланд бэлдээхэд бол 400-аас 500 сая төгрөг хэрэгтэй. Тэгэхээр өшөө 80 нислэгийн удирдагч гэвэл хэдэн тэрбум мал хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ хүмүүсийг сургадаг симулятор дахиад 20 жил болсон. Агаарын навигацийн үйлчлэгээний газар бол дотроо 5 иж бүрдэл үйлчлэгээс бүрддэг юм. Нэгдүгээрт нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээ. Хоёрт холбоо навигацийн үйлчлэгээ. Гуравт нисхийн мэдээллийн үйлчлэгээ. Дөрөвт урсгал төлөвлөлтийн үйлчлэгээ. Тавд шалгалтын нислэгийн журам зохиолтын үйлчлэгээ. За энэ 5 үйлчлэгэнд 560 гаруй ажилтан ажилладаг юм байна. Одоо манай алба гихч нөгөө 3 үйлчлэгээ явуулж байгаа. Ариатай холбоо, ариатай навигац, ажилтны үйлчлэгээ гэдэг. Тэгэхээр энэ ажлын мөр болохоор зөвхөн ариатай холбоо Монгол Улсын нутгийн хэсгээр явж байгаа бүх агаарын хөлгүүдийг дээд агаарын зэт тэрний ариатай холбоог нь тасалдгүй үйл ажиллагаар хангаж байна. Онгоцны нисгчтэй нислэгийн удирдагчийг холбоо барихад найдвартай ажиллагааны хангаж ажиллах зорилттой төхөөрөмжүүд байна да. Ариатай станцууд байна. Доголдол гарна гэмтэлт саатал тухайн үрдэн тэгэл арга хэмжээ аваад засварлахыг хэлээвдэг та. Манай одоо ерөнхийдөө бидний удирдлага хяналтын төв маань байгуулагдаад одоо 20 гаруй жил болж байгаа. Тийм учраас одоо манай дээр дахиад шинэ ACC-тэй шинэ хоног төхөөрөмжүүдийн өөрөө хэрэгтэй байна. Өөрөө манай одоо ингээд серверүүдээр ингээд бүгдээрээ дүүрсэн байгаа. Дахиад шинэ сервер тавих зай байхгүй. Тийм учраас бид хангалттай тийм том серверийг өөрөө хэрэгтэй байна. Энэ бол анх одоо 1997 онд агаарын навигацийн хөгжил үндэсний өсөлт хийсэн. Энэний хүрээнд 1997 оноос хойш бид нар тоног төхөөрөмжөөр суулгуулад өнөөдөр одоо 30 жил ингээд энэ төхөөрөмжөөр ингээд тоног төхөөрөмжөөр суулгуулад шинжилгээ хийгээ ингээд явж байна. Өнөөдрийн байдлаар одоо яг тоног төхөөрөмжөөр багтаамж яг 100% болсон. Одоо цааш бол өнөөдөр одоо энэ тоног төхөөрөмж суулгуул ямар ч зай багтаамжгүй болсон. Ийм байлаа. 98 онд орсон нислэг хөдөлгөөнийг удирдах түн маань төхөөрөмж нь хуучирсан байна. Зай багтаамж нь дүүрсэн байна. Одоо энэ шинэ тоног төхөөрөмж тавих бид зай байхгүй.
Монгол улс 1998 оноос хойш агаарын навигацийн орлогынхоо 50 орчим хувийг жил бүр улсын төсөвтөд төвлөрүүлж ирсэн. За ингээ олон улсын гэрээ иргэний нисхийн хуультайгаа энэ нь өөрөө зөрчилдөг. За энэ нь ингээд амжилтсаар техник технологийн шинжилэл хөрөнгө оруулалтын дутагдалд хүргэсэн. Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь 15-аас дээш жилийн насжилттай. Ашиглалтын хугацаа хэтэрсэн, мэрэгсэн хүний нөөцийн дутагдалд орсон гэдэг ийм дүгнэлт гарцсан. Нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээний албан маань ерөнхийдөө Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа. Зүүн Европоос зүүн Аз руу чиглэж байгаа агаар хөдөлгөөд болон Чингис хаан буян тухай аэродром дээр хөөрч буух агаарын хөдөлгөөдөд ер нь хяналт тавьж ажилладаг ийм албан байна. Ерөнхийдөө Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байгаа агаар хөдөлгөөдөд хяналт тавьж үйлчлэг үзүүлдэг ийм албан гэсэн үг. Тэгэхээр одоо энэ Монгол улс дээгүүр нисэж байгаа агаарын тээврийн үйлчлэг үзүүлэгч айр лайнууд ямар агаарын замыг сонгох вэ гэдгээ судалдаг эхлэв. 800-аас 1000 км тутамд нэг том аэропорт байх хэрэгтэй. Emergency сайных шиг. За манай нислэгүүдийг аюулгүй өнгөрүүлэх тоног байна уу Монгол улсад? Тэрний үндсэн дээр энийг агаарын замыг сонгодог байхгүй. Бид нар сонгохгүй. Тэд нар сонгоно. Тэгэхээр бид нар тэр айрлайн тогтож сонгогдохын тулд агаарын навигацийн тоноглолыг маш өндөр хэмжээнд аюулгүй байдлыг хангасан гэдгийг үзүүлэх хэрэгтэй. Тэгжээж Монгол улс дээгүүр энэ агаарын тээвэрлэгч нар ниснэ. За сая бид харууллаа. Энэ олон улсын иргэний нисхийн байгууллагын шалгалтанд Монгол улсын нисхийн салбар бол бүрэн дүүрэн тэнцэж хангалттай гэдэг үнэлгээ авч чадхааргүй л байна. За энийгөө энэ ажилчид нь өөрсдөө, удирдлагууд нь өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Нэгт хүний нөөцийн дутагдал хомсдол их байна. Нислэгийн удирдагчид нь цөөхөн, оролж ажиллах хүмүүс бага. Инженер техникийн ажилтнууд нь бас их ачаалттай ажилт юм байна. Бүгдээрээ ингээд нөгөө хүний нөөц нь хүрэхгүй болохоор илүү цаг аваад ингээд ажиллаж ийн гэсэн үг. Дахиад хүний нөөцөө бэлтмээр байна. Мөнгө төгрөг шийдэгддэггүй нэг. За хоёрт гэвэл энэ тоног төхөөрөмжүүдийг бид нэр сая харууллаа шүү дээ. Улсын хэмжээнд энэ дотоод гадаадын нислэгүүдийг одоо удирдах те энэ хүмүүсийн олон 100 олон мянган хүний амь насыг одоо хамгаалах чиглэлээр энэ удирдах байгаа навигацийн үйлчлэгээ үзүүлж байгаа энэ байдал дээр ашигладаг гол тоног төхөөрөмжүүд нь хуучрал хэлэгдэлд оржээ. Шинжлэх өгөх олон жил болсон гэж байна. Тэгээ энийг шинжлэхийн тулд бас олон тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдэг. Тэгтэл ирэх жилд 2026 онд энэ олон улсын тэр шалгалтанд орох гэдэг. Нөгөө ёстой нөгөө хар саралт жагсаалтанд Монгол улсыг багтаах үгүй гэдгийг одоо тэр олон улсын иргэний нисхийн байгууллага хинж дүгнэх гээд байна. Тэгэхээр энэ дээр зайлшгүй энэ төр засгийн бодлого ямар нэгэн том шийдвэр хэрэгтэй байгаа тийм. За энэ иргэний нисхийн салбарыг хариалж байгаа энэ зам тээврийн сайд нараар бас олон улсын хурлын гишүүн ажиллаж ирсэн. За бид нар одоо ордон төрийн ордон орё гэж бодож байна. Гишүүтээ уулзъя тийм ээ. Энийг одоо яаж хийх вэ? Дөнгөж сая 2026 оны Монгол Улсын төсөв батлагдсан шүү дээ. Сайд исэн сайн мэдж байгаа л үү. Энийг одоо яаж хийдгүүл зөвхөн. Иргэний нисхийн салбарт ч одоо сүүлийн жилүүдэд нэг Орос, Украины дайнаас болоод Монгол улсын дээгүүр нислэгийн том эрс цөөрсөн. Урд нь бол одоо юу гэдэг Орос дээгүүр дамжаад Америк тээврүүд юм аа. Америкийн нэгдсэн улс одоо хойд Америк руу ингээд чөлөөтэй хамгийн богино нислэг байдаг. Дөвнийг дамжаад зүүн Азаас Монгол дээгүүр дамжаад Оросоо дамжаад ингээд хаашаа хойд туул дээгүүр маш олон улсууд одоо нислэг хийдэг байсан. Тэгвэл Орос дайнтай болцсон бүх нислэг хаагдсан. Үүнийг дагаад энэ агаарынхаа орон зайг ашиглуулж агаар дээрээсээ олдог мөнгө маань одоо эрс буурсан. За ингээд ирэхэд одоо иргэний нисхийн салбарт энэ одоо онгоцнуудыг удирдах тийм онгоцнуудын хөдөлгөөнийг зохицуулж хооронд мөргөлдүүлэхгүй аюул гаргахгүй зорчуулахын тулд тэмдэг төлбөр авдаг. Энэ төлбөргүй болчхоор эргээд энэ одоо иргэний нисхийн салбарын
аюулгүй байдалтай аюулгүй үйл ажиллагаа явуулах эрсдэл бас үүсч эхэлж байгаа. Өвөнд одоо орж исэн жоохон орлогыг нь сангийн бүгдэнд хуу хамаа явьчихдаг. За үүнээсээ болоод үндсэндээ дахиад одоо техник технологи шинжлэх, аюулгүй байдлаа хангаж үйл ажиллагаа сайжруулах бололцоо боломж нь бас жоохон эрсдэлтэй болж явах шиг байна. Тийм болохоор энэ навигацийн орлогын тодорхой хэсгийг хадгалж иргэн нисхийн үндэсний төвд иргэн нисхийн ерхий салбарт нь үлдээгээ төгөөрэй. Энэ аюулгүй байдлаа араатраа шинжлэх тийм үү мэрэгчлээ боловсон хүчнийхээ чадварыг сайжруулах энэ талдаас анхаарах ёстой. Тэгэхгүй бол үнэхээр одоо энэ чинь өөр орлого оруулж идэх салбар байхгүй. Зөв шууд зарлага гаргадаг биш. Тэр ихтэй аюулгүй байдлын хэр зэрэг баталгаатай болон тэр хэмжээгээр олон онгоц Монгол улс дэврэлсэн тэр хэмжээгээр Монгол улсад орлого ахиу орно. Аюулгүй байдлаа хангаж чадахгүй бол аюулгүй байдал хангаж чадахгүй учраас онгоц нисгээ болт. Тэгэх юм бол улам энэ салбар хүндрэнэ. Тийм болохоор бас нэг орлого оруулалтын салбаруудаа тийм үү тодорхой дэмжлэг үзүүлээд өшөө илүү орлого олох боломжийг нэмэгдүүлж өгөх тал дээр бас бид анхаарах ёстой. Энэ дээр одоо бас манай сангийн ам маань хамгийн гол нь төсвөр хамгийн татхаас жоохон бодож орлого оруулалтыг сайлын үнийг бас сүйтэй байлгах тал дээр тийм амд нь жоохон өвс хиймээр байгаа байхгүй. Ер нь бол олон улсын дүрмээр навигацийн орлогыг бид нар энэ төсөвтэй татах ёсгүй. Энийг энэ аюулгүй байдлыг хангасан, нислэгийн аюулгүй байдалтай холбоотой бүх тоног төхөөрөмжүүд дээр бид нар одоо хөрөнгө оруулалтуудыг хийж явах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хяналтын механизм дээр бол хөрөнгө одоо санхүүжилттэй бол өгч явах хэрэгтэй. Тэгээд бидний муу аваад байдаг юм бол энэ хөрөнгө оруулалтыг төсөвлөгөө татчихдаг. За тэгээд хөрөнгө оруулалтаа хийдгүү, шинжил хийдгүү, энэ дээр бид нар муу аваа шүү дээ. Түүнээс ш урд өмнө нь бол гайгүй байсан бид нар. За. За бид явсаар Замтээврийн яам дээр ирээд байна. Замтээврийн яам дээр одоо сайдынх нь шуурга урал болж байгаа юм байна. Агентлагуудын дарга нар нь бүгдээрээ цуглдсан байна гинэ. За одоо энэ дээр иргэн нисхийн ерхий газрын дарга байгаа. За иргэн нисхийн ерхий газрын даргаас бид нар ярьцлага авах бодолтой байна. А бас чадвал сайттай нас уулзъя тийм ээ. Одоо гол юм бол одоо яах вэ гэж. Тэр үеэс хойш навигацийн тоног төхөөрөм шинжлэгдээгүй учраас хуч үеийнхаар байна. Нэг хоёрдож энэ хугацаанд манайхаас болсон хүчнээ сургаж чадаагүй. Тийм учраас бол өнөөдөр бид нар навигацийн орлогыг олон улсын гэрээ дүрмд зааснаар улсын төсөв төлөвлөлтгээд нэгдүгээр зогсоох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол энэ одоо ИКАО-гийн одоо 2026 оны 4 сард ирэх шалгалт бол бид нар дээр зөрчлийн акт явах. Нэг хоёрдугаар энэ шалгалтанд унавал манай гадаад олон улсын нислэг зогсно. Бид чинь бол олон улсын иргэний нисхийн байгууллагуудын гэрээ дүрмийг зөрчсөн гэдгээр манайхтай харьцахгүй нөх нь шүү дээ. Миний бие энийг Монгол улсын ерөнхийлөгч танилцуулсан. Засгийн газрын хуралд 3 удаа танилцуулсан. Улсын хурал танилцуулсан болохоор ямар ч гэсэн Монгол улс энэ дээр онцгой анхаарна гэж итгэж байгаа. Аюулгүй зөвлөлөөр оруулах гэж байгаа. Тэ, аюулгүй зөвлөлөөр ерөнхийлөгч оруулаарай гэдэг үүрэг өгсөн. Тэр байгууллага одоо иргэн нисхийн үндэсний төв бол 5 жилийн мөнгийг хөөцөлж байгаа юм байна. Өөрөөсөө тэр судалгаагаа танилцуулсан. Дорой тоног төхөөрөмжийг одоо шинжлэхэд энэ жилдээ 100 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэдэг чинь. За цаашлаад ингээд 150 тэрбум тий. Энэ мөнгийг та сая ингээд удаан хугацаанд басна гэж сая дээр ажиллалаа шүү дээ. Шийтгэхэр болов уу сая улсын төсөв дээр. Одоо яаж гаргалгаа юу нэр вэ? Яг нь ер нь бол улсын төсөв энэ жил бол ер нь өнгөрсөн жилүүдэд бол яг ковидын дараа манай хилээр дамжин өнгөрдөг онгоцны тоо буурсантай холбогдуулан навигацийн орлого багасаад улсад жилдээ нэг 80 тэрбумыг өгдөг байсан юм байна. Тэгээд бас сая одоо төсөв хэлцэх үед энийг одоо улсын хурлын гишүүдтэй бас зөв тайлбарласан бас ойлгуулсны хүчинд ямар ч гэсэн 40 тэрбумын үлдээхэр болсон. 4 сар хүртэл одоо 6-7 сар байна тий. 6 сар байна. Энэ хугацаанд одоо юу хийж одоо яаж шийдэхээр байна вэ? Яг нь ер нь бол бэлтгэл ажлын хүрээнд манай иргэн нисхийн үндэсний төв, манай мэрэгжлийн инженерүүд яваад Францын одоо энэ Талас болон мөн одоо Испани яг энэ талын мэрэгжлийн компаниудтай уулзаад анхны гэрээ хийгээд үн ханшны одоо юу муу урчилсан одоо юу авчихсан бэл мэдээлэл.
Тэгэхээр зэрэг ер нь бол энэ тоног төхөөрөмжүүд нь бол бид нар захиалаад ямар хугацаанд аль болохоор богино хугацаанд энийг нийлүүлээд авах асуудлыг манай мэргэжлийн нөхдүүд хийж байгаа. Бид нар зүгээр суугаагүй. Энэ мөнгө бүтсэнж бүтээгүйч бид нар ямар нэгэн байдлаар шийднэ, эсвэл одоо гадна дотноос зээл авна, энийг одоо засгийн газар шийднэ гэдэг итгэл үнэмшил байсан болохоор ер нь бол аль эртнээс энийг одоо хийгээд гэрээ контракт хийгээ явж байгаа. Бид нар энэ хөрөнгө оруулалтыг хийгээд хүний нөөцийг энэ навигацийн төвүүдийг үйлчилгээнүүдийг нисэх бодлуудыг хийснээрээ энэ өөрөө Монгол Улсын эдийн засагт ирээдүйд маш том одоо боломж хөрөнгө оруулалтуудыг олж ирнэ. Эдийн засгийн хувьд бас навигацийг ингээл орлогыг харахад бид нар энэ багт хэмжээг нэмэгдүүлснээр 2030 он гэхэд хэрвээ Орос Украины дайн дуусахад бид нар их найдаар нь хураамжуудыг олох боломжууд харагдаад байна. Дээрээс нь нисэх бодлуудыг бүсчилсэн хөгжил байдлаар дөрвөн энэ хэсэгт ингээ хуваагаад хөгжүүлснээрээ ийшээгээ шууд одоо Хятад, Оросын болон Солонгосын хотуудаас шууд аялал жуулчлалын холбоотой нислэгүүд бүрэн бололцоо боломжууд харагдаж байгаа. Дээрээс нь тээвэр логистикийн хувьд ачаа тээврийн онгоцнуудыг бас энэ баруун зүүн бүсдээр хөгжүүлэх боломжууд харагдаад байна. Тэгээ ингээд ирээдүйд эдгээр маань юу нөө 80 тэрбум хэдий их найдаараа бас ингэж бас Монгол Улсад эдийн засагт өөрчлөлт оруулах ийм боломжууд харагдаж байгаа статистик судалгаанууд ч байгаа. За засгийн газар 1989 онд одоо Чикаго конвенцэд одоо нэгдсэн байдаг. За энэ конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна буюу агаарын навигацийн орлогоос олсон энэ орлогыг агаарын навигацийн аюулгүй байдалд, нисхийн аюулгүй байдалд одоо зарцуулахгүй байна гэдэг юм шүүмжил яваад байна. Тэгэхээр энэ олон улсын гэрээгээр нэгдсэн энэ үүргээ биелүүлээ гэдэг энэ улсын хурлын тогтоолын төслийг нисхийн юм уу энэ зам тээврийн салбарын улсын хурлд гарцсан намын бүлгийнх нар санаачлуулах гэж байгаа юм байна. За ямар ч сан улсын хурлын цөөнхөн бүлгээс томилогдсон дэд дарга пүрвд орж энэ хууль тогтоолын төслийг оруулж ирж байгаа юм байна. Die парламентээр тавигдсан байна. За дахиад нэг юм. Одоо энэ арай сайт радар 24 гэдэг ийм сайт хэвдэл. За энэ сайт бол энгийн хэрэглээний төвшөнд онгоц цаагуур нисэж байна гэдгийг харж болдог ийм сайт. За одоо энэ манай Монгол улсын тэнгэртэйгүр хэдэн он гэсэн чинь 10 орчим. За бусад улсыг харъя. Язганжаага байсан. Атарх маргад. Тэгээ энэ дээр нэг л асуудал байдаг. Түрүүн бид нэг нэвтрүүлгийн турш яриад байсанчлаа. Навигацийн тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй. Тэгжиж бусад улсууд Монголын агаар мандалтыг нисэх итгэл төрнө. Аюулгүй байдлаа мэдэрнэ. Тэгэхээр энэ навигацийн тоног төхөөрөмжийг сайжруулж энэ боловсон хүчнийг шинжлэх энэ төсөв хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулснаар энэ урсгалыг татах нэ. Хоёрт гэвэл ингэж хөрөнгө оруулснараа одоо 2026 онд орж ирэх төр олон улсын байгууллагын аудитын шалгалтанд Монгол улс нүүр бардам орж дараагийн 10 жилд одоо энэ салбар бүрэн дүүрэн чадлаараа ажиллах энэ мандатыг олж авах нь тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ төрөйд нэрлэж байна.